Гол тойроход далайг дамжин юуны учир явна. Би өөрийн болон бусдын сайн сайхны төлөө аз жаргалыг ирж явна. Тэгвэл та бусдын төлөө сайн үйл хийж чадах уу? Чадна. Танд аз жаргал том ойрхон байна. Танд амжилт хүсье. Бидэн ч бас аз жаргалыг ирэх юм. Ирж явна. За чадчих. Өөрийн өртөгч, өөртөө өртөгч. За. Амхан сайн байна уу? Хангаар тал яг асуусан хасын удам нуглаас гарч хаа хүрч явна вэ? Би өөрийн болон бусдын сайн сайхны төлөө аз жаргалыг ирж явна. Та өөрийн болон бусдын сайн сайхны төлөө сайн үйл хийж яв. Сайн мөнгө танд аз жаргал тунгаа хүмүүс баяртай. Сайн сайхны хүсье бид ч бас аз жаргалыг ирж явна. За зөвхөн өртөгч. Сайн байна уу? Сайхан сэтгэл түн та хаа хүрч явна вэ? Би өөртөө болон бусдын сайн сайхнтай аз жаргалыг ирж явна. Та өөртөө татварсан ажил хийх дуртай юу? Маш их дуртай. Танд аз жаргал олон гэдэгт найдаж байна. Баяртай. Би бас аз жаргалыг ирж явна. За саяны бүрэн гарч өөрт нь хийдэгч. Саяны бүрэн бүгд маань гарч ирээд одоо хөөдөө туслаад далаа хатахад туслана. За оролдоод автоцэн явуулаарай. За ингээд хүмэн хөлгөө их далаа гатагч. Аз жаргалыг ирж хүн машиг бараадах нь очиход урдна. Өргөөний хоёр том хаалт байсан. За нэгдүгээрний хаалт нар юу гэсэн бэ? Хол замыг тулаад ийм их саад бишгийг даваад хад өндлөлт нь хоёр хүн өргөө байсан. Одоо өргөө сунгаж авах минь чухал байсан. За одоо аль өргөөнд орж ирэх вэ? Ярилцаарай. За багийн хамгийн жижигхэн хүүхэд нь хариулъя. Аз жаргал ба хайрга мэдлэг гэсэн өргөөнд тусдаа гэж байна. За танаа хамгийн жижиг. За. Аз жаргал бол хайрга мэдлэг. За танаа Аз жаргал бол хайрга мэдлэг. мэдлэг гэсэн өргөөр офон зүйтэй гэж хэлж байна тийм үү? За саналыг байна уу? За сууч. За ингээд яваад авахд өмнө маань хэн байх вэ гэдэг. Тийм ээ? За танаа ингээд анги гарч байгаа. Өргөний хаалт нэг өрч байна. Агш хоёр юм биш. За би нэг хүнээр хаалт нэг гэж. За ингээд нөгөө нэрсэн чинь маш тод дуугаар яг бурхан багшийг айлж өгөх байна уу гэдэг. Хин хамгийн урын яг тод хэлхийдээ хин байна тань. За бурхан багшийн айлдрыг ангихандаа уран тод яг бурхан багшийг айлж өгөх хөтгөрөөд байна шүү. За их сайн байна. За энэс их шиг за эзэн хичээвэл заяа түвшин мэдлэг бүх зүйлийн учир шалтгаан харилцан шүтэлцээг зөв тайсан ухаан юм хайр бүх зүйлийг адил тэгш энерги нинжин сэтгэл за гэж бурхан багш хэлж байна тийм ээ. За тэгвэл бид нар зөвөргөнд орж уу? За тэгвэл нэ бахин энэ бурхан багшийн айдвар яг бурхан багш энэ бүгдэд гот
буруу туслах. Сайн байлдаг гэж шүү дээ. Хэрэг хүний амьдралыг далаад заваар хөвж явахдаа зүүрлэх юм бол заваа усад живүүлэхгүй тулд үе үе шалгаж янзалж бай. Хэд их том зав хэрэггүй. Бас алт эрдэнэсээр чимэж гоёод ч хэрэггүй. Гол нь усад живэхгүй тогтоо байвал болно доо. Хол хүнс эд баялаг ихээр овоол бол хэцүү шүү дээ. Яг л зохимжтой хэмжээгээр авч явдаа. Дээр бүхнийг яаж хийзээ хийх мэдлийн сайтар хоригдлууллаа. Хамгийн гол нь бусдын сайн сайхны төлөө заваа жолоодод яв. Тэгвэл аз жаргалыг түргэн олно доо. За бурхан багш айтгаас сонсгоо. Сонссон. Ойлгоо. Ойлгоо. За хоол хүнс ихэр уудал хэцүү болно шүү гэсэн үг юм болоо. За. Хоол хүнсээр авчвал заримхан жинийн дэдгүй доош живж Оо зүйтэй. Заваа бодлоо зарж ийн. За. их шунуул тэр заримч гэсэн доош. Оо зүйтэй алтгүй гэдэгт амьдрал их шунах юм бол амьдрал маань өчөг тухгүй болно гэсэн үг мөн үү? Биш. За. Тэгээ бас нүглийн дээр шунал гэдэг шүлэн бодог гэдэг шиг эд баялаг ихээр их эд баялагтай болоод гэсэн нь наазаараа ирэхгүй гэсэн юм байна. Оо зүйтэй маш их эд баялагтай байна. Магадгүй чи англи битлэг хичээл гэртээ сууч. Ээж аав чинь сайхан төр бүрийн багшиг хөвсөж яж чамд хичээл заагаад бай. Тэр сайхан амьдрал мөн үү? Тэгвэл чи юунаас хязгаарлах вэ? Би Найз нүгдгөө болно. тэгээд гадаад нийгмээс За тэгвэл завдаа сууж явна. Завдаа юу? Завд сууд гадаа батлах гэж хүн амьдралыг туулахтай адилхан нэг зүйрлж гисэн байна. Мөн үү? За зүйтэй. За багш дахиад өгчлөгч үү? Хүн багш айдвар тийм үү? За. Хэрэг хүний амьдралыг далаад заваа хөвж явахдаа зүйрлэх юм бол заваа усан живлэхгүй тулд үе шалгаж янзалж бай. Хэд их том зав бас хэрэггүй. Алт эдэнсээр чимж гоёод ч хэрэггүй. Гол нь усан чихгүй тогтоо байвал зохино. Хоол хүнс эд баялаг ихээр оолвол хэцүү шүү. Яг л зохимжтой хэмжээгээр нь авч бай. Дээр бүхнийг яаж хэзээ хийх мэдлэгийг сайтар хөрөнгөлүүлээ. Хамгийн гол нь бусдын сайн сайхны төлөө заваа жолоодод яв. Тэгвэл аз жаргал түргэн олдно доо. Энэ болов. За тэгвэл сайн хүмэн аз жаргалыг ирээд явж авах мэт бас тусалсан тийм ээ. За ингээд саад бишэлдэн бас тусалсан. За тэгвэл аз жаргалыг юу битээ тийм ээ. Сайн бид хэлсэн шүү дээ. За энэ гартаа дахиад нэг тань санаа гаргасан шүү дээ. За ингээд за босоод байна шүү. Хайр инэр битээ тийм байна. За маа баштаа өөр наач. Маа. Энэ ингээд баагаад байна шүү. Өөр наач шүү шүү. Бүгд. За хайр инэр. За босоод байна шүү. Хайр ба мэдлэг заамаа гарч ирээд юу ч. Мэдлэг гэсэн. За гараад өөр. За амжилт бүтээ заамаа. За алтмын гэрдсэг ямар хэмжээтэй өгсөн бэ? Бага хэмжээтэй. Чам хэлээрээ. Бага хэмжээтэй тийм ээ. Их авч надад за дараа өөр амьдрал юу хэрэгтэй? Ой, найс нөхөд гэсэн. За чи юу гинэ? Хөдөлмөр гэсэн. За ингэ санаараа бүтээр гэсэн. За өөр юу хэрэгтэй? Ой, зүйтэй босоод байгаа шүү дээ. Нинжэ сэтгэл гэсэн үг гараад шүү. Тэгээд одоо шүү. Чи тийм. За өөр ад жаргалыг юу бүрдүүлсэн бэ? Ой. Саадыг даван туусах тавуулсан шүү дээ. Тэгээ юу вэ? За өөрч гэлч. Юу? Саадыг даван яаж хийх өөрийнхөө зориг төвчээр үү тийм ээ? За. За гачид лаач ба шүү дээ. Төвчээр гэдэг юм чинь бас аз жаргалыг яад юм байна уу?
Бүрдүүлдэг юм шүү дээ, тийм ээ? За мэ. Зүйтэй. Хин чаг гэдэг. За гараад ирэх шүү дээ, мэ. Энэ наач. Мэ. Бусдын төлөөх сэтгэл гэж шүү дээ. Энэ чинь бас ад мэ. Сууш нөгөөх нь мэ. Төвчээр наач, өөрөө наач шүү дээ. Чи төвчээрж өөрөө хийсэн шүү дээ. За зүйтэй. Багшаа нөхөрлөл. Нөхөр гарч ирсэн ба шүү дээ. Тэрүүл. За гараад ирэх шүү дээ. За юу хэрэгтэй вэ? Эрүүл мэнд тийм ээ. За өгч шүү дээ. Юу чаг гэдэг. Эмнэгдэл хоол хүнс гэж. За хоол хүнс авчих. Эмнэгдлийн байгаад найз нөхдөд болсон шүү дээ. Сараад болсон шүү дээ. За хоол хүнс. Юу гэсэн мэдээ та нар? Зүйтэй. За зүйтэй. За бүхэн багш ханддаг таарсан уу? Ой. Бүхэн багш ханддаг таарч гинөө? Таарч. Төр бүхэд мөн байж юу? Мөн байсан ш. Ямар юм? Асуулт юу бүрдүүлд юм бэ нөө? Хүн өөрөө. Хэн? Асуултын эцэг хэн? Хүн өөрөө. Бидний хичээлдээ болдог юм аа. Асуултын эцнийг болохоос. Төр асуултын эцэг хэн байж юу? Би. Хэн? Би буюу асуултын эцэг хэн байж юу? Хүн байсан ш. Асуултын эцэг хүн байсан. За тэгвэл за хүн маань асуулт амьд хүч чадсан уу? Чадсан. Тэгэхэд бүхэн багш өмнөөс нь асуултыг атгаад өгсөн үү? Үгүй. Тэврээд өгсөн үү? Үгүй. Яаж өгсөн? Тэргүүд өөрөө. Асуултыг амьдралаа яаж өөрөө хүн бэрт аваад дамж өөрөө тэр амьдралыг яаж авч юм бэ? Би болгож байна. Тэгвэл та нарын асуулт амьдралыг би болгож чадах уу? Чадна тийм ээ? Та асуулт амьдрал байна. Саад болох юм байна уу? Байхгүй. Тэр асуултыг би болгох эзэн хэн байж юу? Би. За өдрөө гараад өнөөдөр хичээлийг хичээл гэж. Бүгдийг мэдчихсэн юм. Бүгдийг мэдчихсэн. Асуулт гэж юм. Асуулт юу гэдэг вэ? Асуулт хийх юм. Хичээлийн чинь багч чинь яаж юу вэ? Mohni хайр ачаад байна.
бичихсэн бол. Өнөөдрийн хичээлээр